За сайн байна уу гшаа. Энэ жилийн уралдааны одоо өмнөх жилүүдээс ялгарх онцлог нь юу вэ? Одоо юугаараа илүү шинэлэг байна? Хүмүүс хэр оролцож байна? Таны хувьд сэтгэлээ илүү? Сайн байцгаана уу. Тэгэхээр өмнөх жилүүдийн уралдаантай харьцуулахад бол одоо манай энэ жилийн уралдаан бол бас их онцлогтой болж байна. Тэгэхээр анх бол Монгол улсад захин бичвэрийн төрлөөр бол манайх Монголчуудын улсын уралдааныхаа ангиллалтаа бол явуулж ирсэн. Тэгэхээр энэ ангиллалтаа бол энэ цар тахалтай холбоотой жилүүд бол бидэд бол нөгөө тасалсан байсан. Тэгээ энэ жил бол яг тэр ангиллалтаа буцаагаас сэргээгээд бас одоо тэр ангиллалтыг бол оролцуулаад тэгэхээр бас харьцангуй бас удаан хугацаанд тасарсан байсан учраас ч юм хүлээлттэй байсан юм шиг байна. Ямар ч байсан энд бол нэг 50 гаруй оюутан залуучууд хүчээ сорхоор оролцож байна. Тэгээд мэдээж бол жил болгонд манай олимпиад шинэлэг зүйлүүдээр баялаг тэгээд оролцогчтой бэлэг барьсан тийм аль болох тийм зохион байгуулалтыг хийдэг. Тэгээд энэ жил ч гэсэн бид нэр одоо Ардын багш Чажо багшийн сургаалын өглөг ном болон Чамаа багшийн бас одоо энэ хэл сурхан холбогдолтой юм сайхан хэлбэршүүлсэн өгүүлээд тэрийг одоо оролцогч бүрдээ ингээ нэг үржлэн өгч байна. Тэгэхээр энэ жил бас манай уралдаан бас албан агчтайгаа бид нар хоёр төрөлд ангилсан. Мэргэжлийн албан агч болон мэргэжлийн бас албан агч гэж ангилсан. Тэгэхээр энэ нь ч гэсэн бас уралдааныг шударга болон тэгээд дээрээс нь цаашдаа ер нь бол энэ манай мэргэжлэр төгссөн залуучууд өөр салбарт ажилладаг. За манай агсан төвшөнд суралцдаг магистр докторантын оюутнууд энэ уралдаан тэмцээнд оролцох хүсэл байдаг боловч тэр боломж нь олддоггүй. Тэгээд тэр ангиллалтыг бид энд нэмж өгснөөр бол өмнөх жилүүдийнхээс бол ялгарч байна гэж хэлж байна. За Монгол бичгтэй холбоотойгоор та одоо уралдаанд оролцогч болон оюутан залуус монгол хүмүүс зориулаад сэтгэлээ хэлвэл. Тийм бүгдээрээ л уралдаанд оролцоод өөрийнх нь одоо бичиг соёлоо дээдлээд ирж байгаа залуучууд. Тэгэхээр мэдээж уралдаанд нь бол хамгийн том амжилт хүснэ. Тэгээд мэдээж бол цаашдаа ийм сэтгэл зүрхээ гаргаад өөрсдийнх нь хүч чадвар, мэдлэг чадвараа шалгах гээд ирж байгаа ийм сайхан залуучууд, ийм сайхан одоо оролцогчид байгаа учраас энэ хүмүүс бол бараг надаар хэлүүлцэхгүй хэл соёлынхын төлөө өдөр болгон санаа зовж тэгээ энэ лүг илүү хичээж хармааж түгэндэл өрүүлж явдаг баха гэж бодож байна. Тэгэхээр бүгдээрэнд нь бол хэл соёлынхын төлөө хамтаа зүтгэцгээе л гэж хэлээ да. За баярлалаа.